Өчигдөр өнөөдөр ингээд манай ардчилсан намын бас их хурал гээд степ аренад болж байгаа шиг байна. За өнөөдрийн соёлын төвөргөөн 4 сарын 9-нд ямар одоо учиртай онц их хурал гэж болж байгаа вэ гэхээр энэ манай ардчилсан нам чи өөрөө ингээд хэдэн мянган гишүүнтэй мэ гэдгээ бүртгэсэн. Тэгэхэд одоо нийслэл Улаанбаатар хотод бол Монгол улсын нийт хүн амын одоо бараг 50 орчим хувийн амьдарч байгаа. Тэгээд энэ нийслэл Улаанбаатар хотод одоо шат чатны сонгуул дээр одоо маш их олон ялагд төлөөдөг болсон. Нийслэлээс ч одоо 24 улсын хурлын гишүүн гарч байна тий. Тэгээд нийслэлийн одоо энэ иргэдийг төлөөлөөд нийслэл одоо дүүргүүдийн сонгуул дээрээс ардчилсан нам ялагд төлөөсөн. Тэгээд ардчилсан нам өнөөдөр ялж ээж Монголын ард түмний амьдрал дээшлэнэ, дээдлэнэ гэдэг ингээд ард иргэд ингээд бодоод идэг. Гэтэл одоо манай ардчилсан нам дотроо одоо энэ дотоод сонгуул гэх нэртэй энэ жүжигэ хийж чадхаа байсан. Тэгээд дүүргүүдийн одоо энэ ардчилсан намын гишүүд одоо саяны өнгөрсөн одоо дотоод сонгуулийг дөрмийн бус улс төрийн намын тухай хуулийн бус үндсэн хууль зөрчсөн ингээд ийм булхаал ойртой боллоо гэдэг агуулгаар ингээд сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэр ингээд маш их асуудлууд үүсэж байгаа. Үүнтэй холбоотой намын гишүүд нэгдээд өөрсдөө ер нь энэ намынхаа одоо энэ асуудлыг ярих хэрэгтэй юм байна, хэлцэх хэрэгтэй юм байна, их хурал гэж хийх хэрэгтэй юм байна гэдэг ингээд өнөөдөр хурал болж байгаа. Энэ хурал бол маш үр дүнтэй хурал болж байна. За яг одоо дотоод сонгуульд өрсөлдөөд ойрдуулсан те нийслэлийн намын хороо байна уу, үндэсний бодлогын хороо байна уу, дүүргийн намын хороо байна уу, тэгээ хорооны дугаар хорооны үүрийн хурал байна уу те. Өнөөдөр энэ орон нутгаас ч гэсэн хүмүүс маш их ирж байна. Тэгэд энэ хурлуудад оролцоод ингээд лойрдуулсан намын жирийн гишүүд ирээд энэ асуудлуудаа энд ярьж байгаа нь маш авааштай. Яг уу зүгээр ардчилсан нам тэнд одоо юу гэдэг улс орон даяар нийт сонгуул аятайхан болцсон гэж ярьж байгаа боловч одоо том ялалтыг авах хэрэгтэй Улаанбаатар хот нийслэл дүүргүүд маань ийм булгаал ойртой болцгоор чи яах. Одоо энэ хүмүүсийн ярьж байгаа царцаа гэж яриад байгаа энэ өөр намын гишүүд илсэн одоо ингээд намын гишүүнчлэг хүмүүс орж санал өгсөн энэ асуудал бол өөрөө баг эрүүгийн хуулийн зөрчил байхгүй. Бараг гэж ер нь эрүүгийн хуулийн зөрчил. Монгол улсын үндсэн хуулинд Монгол улсын иргэн чинь сонгох хэрэгтэй байдаг. Тэр нь одоо намын дотоод сонгуультай байна уу, төрийн сонгуульд байна уу хамаа ах. Тэгээ үндсэн хууль зөрчигдсөн энэ асуудал байж ах чинь намын жирийн гишүүд яаж одоо зүгээр байж их. Энэ ардчилсан нам чинь дотоод сонгуулаа шудраг хийж чадахгүй байж яаж одоо энэ төрийн сонгуульд оролцож гишүүдийнхээ итгэлийг алдчихад ялд байгуулна гэдэг итгэл үнэмшилтэй байх. Тэгээ манай намын одоо яг үндсэн жирийн одоо ингээд шудраг гишүүд бол өнөөдөр энэ хуралд ирж оролцож байна. Орон нутгаас ч гэсэн хүмүүс ирж байна би сая хэллээ. Тэгэхээр миний хувьд Баянзүрх дүүргийн ардчилсан намын гишүүн Баянзүрх дүүрэг дээр бол одоо бусад дүүргүүд дээр болсон булхаал ойроос илт одоо бүр юмнууд болсон. За одоо жишээ нь тухайлах юм бол саналын хуудсыг ингээд шууд бөөнбөөнөөр нь хийх байдаг юм уу те. За ингээд эмгхтэй хүнийг чөлөөт суудал эрхтэйчүүдтэй нь хооронд нь өрсөлдүүлэх тийм үү. За мөн одоо ингээд намын гишүүнчлэг нөгөө гэрээгээ систем уншуулаад нөгөө саналаа өгнө гэдээсэн байхгүй. Иргэний өнөмлөгч байхгүй хүмүүс барилга дээр ажил хийж байгаа хүмүүс ингээд автобусаар ирээд барилгын туслах ажилчид бөөндөө орж ирж ойчлоод 18 цагаас санал хураалт дууссан байгаа санал өгсөн асуудал ч гэдэг юм ингээд илт юмнууд болсон. Тэгээ ийм илт юм болцоод байхад ингээд ардчилсан намын удирдлагууд маань тодруулах юм бол цогт гэрэл ерөнхий нарийн дарга амар ёсгалан гэх этгээдүүд зүгээр шудраг сонгуул болсон гэдэг өчигдөр степ аренад одоо үндэсний бодлогын хорооны сонгогдсон гэсэн 22 хүнийг батламж гардуулаад зогсож байгаа. Энэ нь одоо яг одоо ардчилсан нам өөрөө энэ ардчилгүй шудраг бус байдал нь одоо ард түмэнд байтугай ардчилсан намын дотоод одоо жирийн гишүүдэд ингээд таалагдахгүй байгаа үйл явдал болж байгаа. Тэгэхээр одоо яах аргагүй энэ өнөөдрийн онц их хурлыг юу гэдгийг ардчилсан намыг хувааж ийн байдаг юм уу те? Эсвэл одоо энэ хідэн нөхдүүд ялагдчихад ингээд байна гэж одоо хүмүүс харж иж магадгүй. Гэтэл үгүй. Шудраг үнэн болвол цөөнх байсан ч хамаагүй шудраг үннээрээ явж иж урт хугацаанд ялтандаа хүрнэ. Ардчилсан нам дотор байгаа өнөөдрийн онц их хурлд ирсэн гишүүд болвол гишүүдээр би маш их бахархаж байна. Энд нээлттэй, цэгцтэй тэгээд шинжлээ сэргэлт гээл би ч бас ураа гаргаал ингээл Баянзүрх дүүргийн намын залуучдаа нийлээд явсан. 36 жил болоод ардчилсан нам баяраа тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд ардчилсан намын 36 жил анхны 90 оны анхны хуралд оролцсон хүмүүс маань өнөөдөр энд ирээд би намын дотоод сонгуульд орж чадсангүй гэдэг. Тэр намын гишүүнийхээ гэрээгээ авцсан 5 удаа энэ манай ардчилсан нам чинь энэ гишүүнчлэх үнэлгээг солисон юм байна. Тэгээ энэ 5 дахь нь гэрээг ингээд 5 үнэлгээ барьцсан одоо явж байгаа хүмүүсийн дотор байж байгаа байхгүй. Тэгээ энэ хүмүүс яагаад саналаа өгч тааг вэ? Энэ хүмүүсийг өгүүлэхгүй шүү дээ. Шинжлэл нэрийн дор. Тэгээд энэ ардчилсан нам шинжлэхдээ 70% нь одоо шинэ хүмүүс орж ирлээ гэдэг. Ингээд энэ бусад одоо ер нь тэр манай ардчилсан намын өчигдөр степ аренад очсон намын гишүүд бол буруугүй. Тэд нар мэдхгүй өөрсдөө одоо зөв талдаа байгаа гэдэг юм уу шудраг болцсон гэдэг талдаа байгаа. Зарим нь.
Зарим нь бол буруу булхaalтай лойртой сонгуульд ялцсан. Гэхдээ энд нам нь энэ талтай байгаа юм байна гэдэг ийм итгэл үнэмшлэр тэнд явж байгаа. Тэгсэн хэрнээ хүний нүд рүү хараад ярьж чадахгүй тийм хүмүүс ч байгаа. Тэгэхээр яг манай нам одоо юу гэдгийг хагарна гэдэг чинь байхгүй л дээ. Өмнө нь угаасаа хагаралтай зовлонтой мөчүүдийг үйдэг тулаал ирсэн. Гэхдээ энэ нам дотор одоо энэ шодрог үнийтлөө тэмцдэг гишүүд байдаг учраас энэ нам өдөө зэрэгтэй ингэж явж байгаа. Нам доторх одоо юу гэдгийг олонх заавал зүв байх албагүй. Олонх булхал ойроор хийж байгаа бол тэр буруу. Тэгэхээр тэрийг эсэргүүцэж байгаа намын гишүүд энэ дотор одоо мянгараа 100-100-аараа ирсэн байна. Тэгэхээр одоо энэ асуудлыг улсын дээд шүүхэд одоо хандна. Энэ хурлаас одоо тодорхой хэмжээний шийдвэр гаргана. Намын удирдлагуудад хариуцлага хүлээлгэн, тийм үү? За одоо бусад дараагийн бусад одоо саяны дотоод сонгуультай холбоотой асуудлуудыг бас ярина. Нээлттэй ярилцж байна. Энд одоо халуухан одоо яг бодиттой хурал болж байна. Та бүхэн ороо сурвалжлах юм. Тэгэхээр улсын дээд шүүхэд бас энэ асуудалтай холбоотой гомдол өгсөн байгаа. Улсын дээд шүүх хүлээж авсан нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд хариу өгнө гэсэн. Тэгэхээр манай намын дүрмийг улсын дээд шүүх батламжилж өгсөн. Манай намын дарга цогтгөрлийг улсын дээд шүүх батламжилж өгсөн. Саяны дотоод сонгуул болохоос өмнө цогтгөрл дарга бүх юм одоо шудраг болох ёстой, тийм царцаа гэж юм байхгүй, хуйлдаан байхгүй, одоо бүх зүйл бүх гишүү тэгш гараанаас эхэлж байгаа гэсэн ярьсан хэлснийх нь тест эсрэг болсон. Бүгд багцалсан, бүгд одоо өөр намтай нэгдсэн, мөнгө тараасан гэдэг өчигдөр улсын хурлын гишүүн жаргал сайхан ярьж илээ шүү дээ. Хэвлэл мэдээлэл экстер явж ил мөнгө тараагаад одоо ингэчлээ. Тэгээ манай нам дотор ч гэсэн юм шудраг бос лойр юм байна. Энийг нээлттэй хэлэх хэрэгтэй, зоригтой ярих хэрэгтэй. Тэгжээж энэ нам бас асуудлаа ярьж жоохон цэгцэрэн. Тэгэхгүй бол ардчсан нам цэгцэхгүй бол энэ Монголын ард түмний амьдрал цэгцэхгүй. Тэгэхээр одоо энэ асуудлыг ярьж яаж намаа бид нар энэ булхал өөр хийсэн хүмүүс нь хариуцлага үүрүүлжээж цаашаа нам явах хэрэгтэй. Тэгжээж ард түмнээсээ итгэл авч шат шатны сонгуульд ялалт байгуулахын үндэс суурь нь бүрддэг юм. Ерөөсөө ийм л асуудал байна. За баярлалаа.